Орон төргийн хэмжигчтэй амны үе зочны ярилцлага хийж байна. Энэ удаагийн зочноор бид Монгол улсын шадар сайд улсын хурлын гишүүн Оюн Баатрыг урьж оролцуулж байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч ярилцлага хүргэвчилсэн танд баярлалаа. Ойрт та олон янзын уулзалт гээд улсын хурлын чуулганаар бас оруулж байгаа асуудлууд гээд нэлээд цаг зам муутай байсан учраас дандаа татгалзаа хариу өгчээсэн. Тэгэхээр энэ удаад зөвшөөрлөлдөө. Тэгэхээр улсын хурл дээр бол одоо ерөнхийлөгчийн одоо энэ хоргийг хилцээд нэлээд асуудал хурцсан юм л та. Тэгэхээр энэ өршөөлийн хуулийг бас таныг одоо санаачилсан гол авторна гэж яриад байдаг. Тэгэхээр энэ хуулинд заавал тэр авилгачдыг өршөөлсөн олон шалын хэрэгтнүүдийг өршөөлсөн заалтыг оруулах шаардлага байсан юм уу гэд нийгмийн зүгээс шүүмжлээд байгаа. Тэгэхээр өршөөлийн хууль ярихын тулд билээ алсан юм ярих хэрэгтэй болно. Би 1983 онд Орос холбооны улсад оюутан байхдаа энэ Хельсинкийн Европын аюулгүй байдлын тунхал гарч тэнд иргэний хүний эрхийн асуудлыг анх тусгасан. Түүнийхээ социалист орнууд одоо хүний эрхийн асуудал зөрчигдөх тухай. Тэгээд оюутны эрдэмтдийн ажлын хүрээнд энэ Европын хүний эрх, социализмын иргэний эрх хоёрыг харьцуулсан судалгаа хийсэн. За үүнээс хойш тэгээд 83 оноос хойш одоо хэдэн жил болж байна те. 30 гаруй жил би энэ хүний эрхтэй ойр холбоотой явж байгаа. Олон жил хүний эрхийн салбарт тооны дотор удирдлагын актанд багшлалаа. Өмгөөллийн асуудал дээр бас нэлээд олон жил багшаа хайж угаар нэг үйлчлэгээний албаа хаагч гэдэг утгаараа өмгөөлөгч нэг үе топ өмгөөлөгч явсан шүү дээ Монголын. Миний үдэнд бол Монголын одоо том бизнесүүд дөрөвхөн сууж л явсан. Тэгээ хүний их асуудлаар нэлээд олон одоо бас бүтээл ном статья гаргаж ирсэн. Amnesty International байгууллагын Монгол үүсгэн байгууллагад оролцож энэ өдөр зөвлөлд бид ажиллаж байлаа. Энэ бол Нобелийн шагналт олон улсын байгууллага шүү дээ. Тэг хүн цаазаар авахыг халахын төлөө бид 10 жил зохион ажиллаа, гудамжинд акцууд хийлээ. 2009 онд бүгд ерөнхийлөгч гаргаад бидний энэ ажлыг одоо бүр үр дүнд хүргээд цаазаар авах ялыг Монголд бол одоогоо зогсоосон байж байгаа шүү дээ. Тэгээд сая улсын хурлд орж ирэхээс өмнө дөө ер нь 12 оны сонгуулиас би 6 сарын дараа орж ирсэн. Энэ өршөөлийн хууль дээр бид ажиллаж үндсэндээ өршөөлийн хуулийн төслийг бол хийсэн. 13 оны 4 сард би энэ хуулийг өргөн барьсан. Одоо бүтэн 2 жил хэлцээд одоо энэ хууль гарах гэж байна. Би орж ирсэн цагаас эхлээд хорих байгууллагуудад танилцсан. Хүний эрхийн асуудлуудаар олон улсын болон юуны арга хэмжээнүүд оролцсон, судалсан. Тэгээ 2013 оны 4-5 сард 24 хүн өршөөлийн хуулийн төслийг улсын хурлд өргөн барьсан. Ингэхдээ улс төрөөс ангид, намаас ангид энэ хуулийг өргөн барьсан. Тэгээд дарж сая энэ хавраас эхэлж хилцэж байна. Тэгэхээр засгийн газраас анх оруулж ирсэн төсөл нь баг өргөн барьсан цайд нар нь өөрсдөө танигдахгүй болтол нь өөрчлөлтөө гэж шүүмжлээд байгаа. Ялангуяа тэр авирал адмын шалын хэргийг одоо өршөөх шаардлага байсан юм уу? Улсын мөнгийг одоо эзэн хүмүүсийг өршөөх шаардлага байгаа мó гэж яриад байна л да. Тий. Улсын хурлын гишүүд өршөөлийн хууль гаргахын зохисгүй гэдэг имийг зарим албан тушаалтан яриад энэ одоо 2 жил гараад арсан шүү дээ. Тэгээд засгийн газар дээр бидний хуулийг үндсэнд нь буцаагаад оруулж ирсэн. Тэнд дээр захирааны хариуцлага энэ гэдэг юм нэмээд буцаагаад оруулж ирсэн шүү дээ. Би яг энэ хуулийн соёлын өөрчлөлтөөр 7 шоронгоор явж ирсэн. Тасгааны цогоор харж суугаад ирсэн хууль биш. За бусад хуулиудтай нийлээд бид 3000 орчим хүнээс судалгаа авсан. Нөгөө Монголын алдартай том авилгачид газараа хөдөлсөн лицензээ хөдөлдөг авилгач чинь шоронгонд байх ганц 2 хүнийг тооцохгүй. Тэгэхээр шүүхээс ял авсан хүмүүс шоронд одоо ялаа идлээгүй байна гэж тайлх гэдэг юм да. Тэнд албан тушаалын юм уу за авилгын хэрэг, залингийн хэрэгээ сууж байгаа нэг няруу нэгтлэн юм л хүмүүс сууж байгаа нэг. Өндөр албан тушаалын хүмүүс сая намайг энэгээр явж явах хугацаанд байгааг ганц өгөр гарцсан байсан. За батлан даахаар гараад юм гэнэ. Уг тийш яг шүүхийн нөгөө юуны чийдэр гарахаас өмнөх хугацаанд батлан даалтар байсан баг. За тэгээд зарим улс төрийн бичгийн дарга байсан нэг хүн, нийслэлийн дарга байсан нэг хүн за байгаа юм. Бусд нь бол ихэнх нь авилга залингийн хэрэг дээр бол ердөө л нэг нэрөө нэгтлэн ийм ихүү эмэгтэй голдуу хүмүүс л байна. Тэгэхээр би зөвхөн тодруулж асуух гэдэг. Улсын хурлын гишүүн байсан зарим хүмүүс бас шоронд ял идэлж байгааг сонссон л доо. Өөр бусад намуудаас би тийм үнтэй бол тараагүй.
Тэгээ 7 шоронгоор орсон ганц нэг шоронгоор нь би орж амжаагүй. Тэгээ би энэ чинь их хурлын ажлыг хийгээ, гишүүний ажлыг хийгээ явж байгаа учраас. Тэгээ энэ үндсэндээ бол улс төржсөн яг бодит байдлаар үнэхээр одоо авилга хайлахууд холбогдож байгаа тэр настай хүмүүс том хүмүүсийн асуудлууд нь бол ер нь бол эрүүгийн хэрэг болгоод зохих шийтгэл авдаггүй. Өөрөөр хэлбэл хууль хяналтын байгууллага улс төрийн хүчинд үйлчлдэг болсон байна. За. Энэгээр одоо олон 10 жишээ хэлж болно. Өнөөдөр бараг одоо 2000 гаруй хүн элдв байдлаар урьдсан мөрдөн байцаалтанд байж гин гэж байгаа. Өөрөө зөвхөн шүүхийн бүрэг тогтоо шүү дээ. Шүүгээр шийдэж байгаа тэр авилгын гэдэг юм албан тушаал хэрэгүүд өндөө үндсэндээ цагдаа юун дээр байж байгаад энэ хэрэг биш юм уу? Эсвэл улс төрийн зорилгоор үүсгэсэн юм уу? Эсвэл одоо өөр бус шалтгаан. Тэр болгоныг өнөөдөр бид мэдэхгүй. Тэр тусмаа улсын хурлын гишүүн энийг нэгдгэж дүгнэж техник юм боломж байхгүй. Ямар ч байсан хөдөлгөөнгүй дүгнэлт хинч марахгүй байгаа зүйл бол Монгол улсын хууль хяналтын байгууллага, энэ нь авилтаа тэмцэх газар, цагдаа, прокурорын байгууллага, за шүүхийн байгууллага ямар нэгэн хэмжээгээр улс төрийн аль нэгэн хүчинд аль нэг албан тушаалд үйлчлдэг болчиход манай тогтолцоо маань буруу болчлоо. Тэгээ энэс гарах нэг гарц бол ерөөсөө өршөөлийн хуулийг гаргаад өршөөлийн хуулийн дараа Монголын улс төрийн хүчнүүд Монгол улсын хөгжлийн бодлогыг тойр цугойд ярихгүй болвол бие биенийгээ эсрэг энэ аимшигтай одоо хуулийн зэвсгийг хэрэгэлдэг ийм тогтолцоо болчих. Энийг бол одоо нэг би дэвэл гэж ярьж улс төрийн зөрчлийг хүндрүүлэх гэж бодохгүй байна. Ер нь Монгол улсаа хөгжүүлэх гэвэл энэ улс төрчид бие биенийгээ дэгээд жунгасан, бие биенийгээ үүсгэсэн ийм юмас гарах хэрэгтэй. Гэхдээ сайдаа би нэг асуумаар л да. Та сая хэллээ шүү дээ. Улс төрийн зорилготой одоо бие бинийгээ ингэж одоо хуулийн байгууллагаар ялтаж байна гэж шүү дээ. Тэгвэл 100 гаруй хүний хэргийг одоо 300 гаруй тэрбум төгрөг гэж байгаа. Заримдаа болохоор 32 тэрбум төгрөг гэж байгаа. Ийм хохирол улсад учирсан гэдээ бас нотлох баримт гаргаад ирсэн бах юм. Энэ ямар ч үстэй. Тийм мэдээлэл хийснийгаа 330 хэд болгосон болов мэдээлэл хийсэн. Энэ асуудлаар нэгдүгээр тоо баримт гаргаж өгөөгүй. Энэ бол мөрдөн байцаалтанд явж байгаа гэдэг асуудал байхгүй. Урд нь одоо жишээлбэл нэг хүндээ 30-40 тэрбум гаргаж ирсэн биз дээ. Тэгээ нотгоцсон байхгүй шүү дээ. Каплагийн хэрэг гэхэд 35 сая доллар буюу 70 тэрбум төгрөг шүү дээ. 70 тэрбум төгрөгийг өшөөцсөн. Тэгвэл өнөөдөр шоронд байж байгаа хүмүүс энэ хохирол гээд үзэх юм бол 10 тэрбумоос илүү гарах юм байхгүй. Тэгээ энэ нөгөө олон нийтэд дотор дэгстүүлсэн юм уу зориуд одоо шууган дэгдээсэн мэдээлэл засдаг болохоос бодит байдал дээр Монгол улсын одоо шүүхээр шийдэгдсэн хохирлон тогтоогдсон хэрэгүүдээр ийм байхгүй л байгаа байхгүй. Би нэг шатар сайдын үднээс яриаггүй би судлаач хүний хувьд хүний эрхийн салбарт ажилладаг хүний хувьд юу гэсэн үг өнөөдөр 8000 одоо хоригдл шоронгоор бигдүүрчгээд тэр дандаа хөдөлмөрийн насны залуучууд дахиад 1500 хүний шорон байгуул бариад төсвийн мөнгөөр 40 тэрбумаар санхүүжүүл. Одоо энэ 40 тэрбум нь өсөж байгаа л да санхүүжүүлж сууж байгаа байхгүй. Энэ 40 цэцэрлэг, 40 сургууль. Тэгэхээр энэ гэмт хэрэгээ хязгааргүй өсгөж биенийгээ одоо барьж авч шоронд хийхээс илүү тэр 40 тэрбумын 4 тэрбумын урьдчилан цэргийг ажил зарч байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл эрх зүйн бодлоготой бид зарчмын өөрчлөлтийн өршөөл хуулийг эхэлж игээд дараа нь хэрэг тэгж чадах юм бол гудам талбай камержуулчих юм бол тэр зах автобус гудам талбай камержуулчих юм бол гэмт хэргийн гаралт эрс багсан 50% хоригдох болцоотой. Би тодорхойж асуух гэсэн. Монгол улс урд нь одоо 5-6 удаа өршөөлийн хууль баталж ирсэн. Гэхдээ авилгал албан тушаалын хэргийг бол өршөөсөн ийм заалтыг оруулж байгаагүй. Энэ удаад одоо анх удаа оруулснараа цаашид ер нь төрд ажиллаж байгаа хүмүүсийн улсын мөнгнөөс юм идчих юм бол дараа нь өршөөгдөж болох юм байна гэсэн ийм ойлголт нийгэмд бий болчихно гэж үзээд Монгол улсын ерөнхийлөгч хориг тавьсан байгаа байхгүй. Энэ асуудыг бол намууд одоо уулын дэмжиж байгаа юм байна шүү дээ. Тэгээд та бүхэн яагаад эсэргүүцээд байгаа? Энэ авилгатай тэмцэх гэдэг нэрийн дор улс төрийн зөрчилдөөн, улс төрчдийн хоорондын зөрчилдөөн явж байгаа. Авилгалын тэмцэх хэргийг шалгахгүй юм шиг, энийг зүгээр хэрэгсэхгүй болох юм шиг ярьж байгаа. Тийм хууль үг үсэг өршөөлийн хуулийг чирхэж байхгүй. Өршөөлийн хуулинд бүх хэргийг шалгаад, хохирлын асуудлаар үүлэн маргаад, хохирлоо барагдуулсан нөхцөлд 6635 хүн шүүхээр яаж шийтгэл аваад шоронд сууж байгаа. Үүний цаана 3000 орчим хүн прокурор мөрдөн байцаах авилгалын тэмцэх газар дээр шалгагдаж байгаа. Тэгэхээр энэ дотор авилгачлалын дугаар тэр 6000 хүн дотор чинь 30 хэдхэн хүн л байгаа байхгүй. Transparency International байгууллага бол авилгатай тэмцээг олон улсын байгууллага. Тэгэхээр энэ байгууллагаас бол Монгол улсын өршөөлийн хуулиар авилгачдыг өршөөснөөр дэлхийд дахинд өөрсдөө муухай харагдууллаа гэж шүмжлээд байгаа л да. Тэгэхээр авилгын асуудал ямар олон хүний анхаарлын төвд очсон байгааг өнөөдөр харж байна. Transparency International бол олон улсын төрийн бус байгууллага.
харамсалтай Transparency International байгууллага улс төржилттэй нэлээд холбоотой болчихсон. Жишээлбэл 120-д байсан авилгалыг 80-д оруулаад ирлээ гэдэг. Бодлоо шүү дээ. Монголд авилгал сүүлийн жилүүд зэсгэлсэн нь үнэн үү? Тэ? Улсын хурлд суухын тулд тэрүүн төгрөг гаргадаг нь үнэн үү? Авилгалтай тэнцэх газар сайн ажилласны үр дүн 40 байраар урагшилж байгаа юм шүү. Яаж урагшлах юм чинь авилгалч нь өөрөө улам газар аваад шүү дээ. Улсын хурлд одоо хэдэн тэрүүмээр орж ирэх нь тодорхой болсон байна шүү. Өндөр албан тушаалд мөнгө аваад товилдог нь тодорхой болсон байна шүү. Тэрийг хязгаар шалгаагүй. Хэний ч тогтоогоогүй. Нэг ч юм шийдгээгүй. Одоо жишээлбэл авилга дэлгэрүүлэх юм хийж байгаа байхгүй. Компани аж ахуй нэгжид 48 зүйл ангаар эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж байгаа байхгүй. Та боддоо дансаа хаалгацсан компанийн гүйлгээ хаалгацсан хүн хаашаа явах юм? Мөнгө бариад тэр мөрдөн байцаагч прокурор руу гүн нэстэ. Ийм л хууль орж ирж байгаа байхгүй. Тогтолцоо ч буруу болчих. Гэмт тэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд аялдаа тэмцэх ёстой болохоос үуч хүний гэмт тэрэг гаргуулад гэдэг юм эсвэл улс төрийн сонгуулийн өмнө баахан хүн барьж хийчихээ дараа нь болохоор хэн ч хариуцлагагүй. Нэг хүн хэлбэгдүүлсэн, шорон цуулгасан, өнцгөө өрөө үүсгэсэн бол тэр мөрдөн байцаагч наад захлаад цалинтай. Тэр шүүгч наад захлаад одоо ажил авалтын тооцох хэрэгтэй байхгүй. Тийм байхгүй болчиход авилтаа тэмцэн худлаа одоо дуулын шууганд дэгдэж байгаа байхгүй. Сайда та энэ өршөөлийн хуулийг санаачлах. Гишүүний хувьд. Судлаачийн хувьд. За тэгэхээр гишүүндээ та энэ өршөөлийн хуулийг санаачлах чинь нэг. Тэгэхээр энэ хуулийг гаргахдаа улсын хурал дахь улс төрийн намууд хоорондоо улс төрийн 8 хийгээд ардын намыг засгийн газраас гаргаад эвслийг одоо засгийн газарт санал суудлыг нэмхийн тулд тодорхой хэмжээгээр тохироо 8 хийчлээ гэсэн ийм хардлага хэвлэлээр яваад байгаа. Ялангуяа танаа одоо Монгол Ардын Уйсгалт намын дарга энэ хоёрыг энэ өршөөлийн хуулинд хамруулах зорилгоор энэ хуулийг бас нэлээд хүч тавьж зүтгүүлсэн гэж шүүмжлээд байгаа л та. Тэгэхээр би хэллээ шүү дээ 7-10 жилийн өмнө тэр албаа өгсөн хүн энд явна мат. Ялтай тооцох тий энэ хоёр даргын тухай хэлж шүү дээ. Ялтай тооцохгүй байна. За тэгээд хардлага гэдэг юм уу энийг хуульдаач гэдэг юм мөнгө л явдаг шүү дээ. Монголын төрийг одоо ингээд хэврэг байлгадаг. Монголын төрд үнэхээр бэлтгэдэг хүнийг оруулж ирдэг. Хоорондоо 8 хийдэг. Энэ тогтолцооноос салах хэрэгтэй шүү дээ. Энэ улс төржилт талцлаас нь салах хэрэгтэй байна. Гэхдээ сайд энэ хардлага яагаад гарсан бэ гэж би танд хэлэх гэж байна л да. Яагаад тэгэхээр сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг заавал өршөөлийн хуультай барьцалдуулж яриад байсан байхгүй. Тэр бол яриад л асуудал. Гэтэл тэргүй засгийн газарт хамт ороод Монгол Ардын нам салаад би намын хүрээнд биш арай илүү том бодлого яриад байдаг. Та бүхэн анзаарсан бол энэ улс төрийн намын Монгол цөөхөн монголчуудаа улс төрийн намаар талцуулаад хатуу гишүүнчил тогтолцоотой байдаг. Энэ бол Монголыг хямраагаад талцуулаад бүр сүлд нь улс төрчид энэ хуулийн байгууллага, хуулийн хяналтын байгууллага ашиглаад биенийгээ бүр улс төрөөс зайлуулах, ерөөсөө Монголоос зайлуулах, магадгүй энэс цааш аюултай тийм зөрчил гарах аюул байна. Тийм учраас Монголынхон төлөө нэгдэл суух, тойрч суух нэг сайхан боломж бол энэ өршөөлийн хуулийн дараа улс төрчид тойрч суугаад ярих хэрэгтэй маа. Өнөөдөр чи тэнтэй засгийн газар барьлаа, би орох хэрэгтэй байсан. Энэ бол үнэхээр явц үгт хөөрхөлтэй асуудал. Тэгэхээр өршөөлийн хуулинд их хоёр даргын асуудал ер нь хамрагдах шууд хамаарал байхгүй. Хамаардахгүй ерөөсөө. Шууд хамаарал байхгүй. Ягаад гэвэл чи 7 жилийн өмнө 9 жилийн өмнө энийг ерөнхийдөө байх тухай асуудал ярьж байгаа байгаа шүү дээ. Өршөөлийн тухай юу авилга албан тушаалын хэрэг бол энэ бол албан тушаалтандаа шууд холбоотой хэрэг шүү дээ. Гэхдээ зөвхөн авилгатай тэнцэх газараас одоо сүүлийн үед дахиад энэ хоёр даргын хэргийг сөхөөд шалгаад эхэллээ гэсэн асуудал яригдаад байна. Гэхдээ тэр нь улс төрийн захиалга шүү дээ. Ойлгомжтой шүү. Ард түмэн тэгж бүгдээр л харна шүү дээ. Гэхдээ энэ чинь өнөөдөр байж байгаа юм аа өнөөдөр шалгаж өгөхгүй байгаа байхгүй юу? Өнөөдрийнхөө одоо энэ улс төрд сунгуулаар орж ирдэг хар мөнгөний асуудал огт шалгахгүй л байгаа шүү дээ. Яг бод тэтэл дээр бол одоо инквайри гэдэг хүнээр одоо дагнаж хөөцөлдөөд бүхэл бүтэн одоо прокурорын байгууллагын 85 жилийн ойг ганц хүнтэй тэмцэх тухай асуудлаар уриалаад энэ ямар ач холбогдолтой Монгол улсын хөгжилд. Та ерөнхийлөгч шүүмжлээд байна да. Тэгээ ойлгомжтой бодтой зүйл шүү дээ. Би нэг хүний тухай асуудал яриаг. Би хүний их хүн. Элбэгдэрж муу инквайри сайн би хязгаарч яриаггүй. Ер нь Монгол улсын чинь хөгжил байхгүй болчлоо. Эдийн засгийн хөгжилт байхгүй болчлоо, улс төрийн ойлголцож байхгүй болчлоо. Магадгүй үнэхээр Монголын улс төрд ийм бохир тогтолцооноос бид салахгүй бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгай тогтнолд аюул учир бол. Энийг би аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хөндөж аюулгүй байдал гадаадлагын мянган орон дарга багтаа энэ асуудлыг гаргаж ир тавьсан. Томоохон бас судалгаа хийсэн бид нар.
Ерөнхийлөгчийн хоргийг улсын хурл хүлээгээд авчихсан. Тэгэхээр энэ хоргийг хүлээгээд авчихсан юм чинь өршөөлийн хуулиа засах шаардлага гарч байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр авилгал уламжлалын хэргийг одоо тусгасан заалтыг бол автоматар хасчаад зохицуулт хийх ёстой болчиход байгаа. Тэгэхээр та энэ хоргийн дагуу хуулиа засах ажлын хэсгийг ахалж байгаа. Гэтэл таныг бол ашиг сонирхлын зөрчилтэй хүн. Их хоёр даргийнхаа төлөө одоо баг эзэн боолын одоо хэмжээнд одоо нэг юу гэдгийг их хоёр даргын боол мэтэр таныг бас зарим улс төрч шүүмжлээд байгаа. Та энэ шүүмжлэлийг хүлээж авсан уу? Ийм нийтэнтэй юм зөндөл ярьдаг ш. Бид жигүүр байгуулад тухайн үед инквери гэдэг хүнийг Монгол төрийн эрх мэдлэлтэй байж байгаа үед бид жигүүр байгуулад шударга ус асуудлыг шүүмжлэн ярьж ирсэн. Хин тэгэхэд бидний тойрон хүрээлэгч нь бид байна бууднаа гэж ярьж ирсэн хүмүүс өнөөдөр байж л байгаа ш. Өстөрдөө байж л байгаа. Дараа нь болоод аримтлнаа болгоод тэгэхээр надад ашиг сонирхлын зөрчил байхгүй. Яагаад тэгэхээр би одоо та ерөнхийлөгчийн хоргийг эсэргүүцсэн хүн дээ. Яагаад таныг ерөнхийлөгчийн хоргийг хүлээж авах ажлын хэсгийг дараагаар томилчихваа? Ямар та өөрөө дарга болъё гэсэн юм уу? Эсвэл хэн нэгэн хүн таныг томилчихваа? Уучлаарай би эзэс дарга болъё гэж ярьж байгаагүй явж байгаагүй. Би Монголын төр 1975 оны 11 сарын 20-доор одоо дагалдан мөрдөн байсагч болж орж ирсэн. 40 жил би Монголын төр 2 гүсэлээр яваа. Надад ашиг сонирхлын байхгүй. Би бизнес эрхэлдэг, хурдмаар уралдуулдаг, хадгалж хураадаг. Тийм учраас Монгол төр гэдэг бол миний хувьд ариун амтан зүйл. Тэгэхээр хэн нэгэн хүнд үйлчлэх юм уу, үйлчлэх тухай асуудал байхгүй. Харин улс төрийн хоорондын тооцоо бодохоор хэлмэгдэл хийж хууль хяналтын байгууллагыг авилтаа тэмцэх нэрээр ингэж одоо тоглоомын зэвсэг болгож байгаа нэг л би эсэргүүцэж байгаа. 2000-аас 2004 оны хооронд би улсын хурлын гишүүн байхад хан долгор сэтгүүлчийг шоронд орчиход би тэрийг нь оюун гэлийг дагуулад ганц удгийн шоронд хамтлагаараа Amnesty International байгууллагын шугамарыг уулзч ирсэн. Тэгэхээр шудраг ёс хүний эрх гэдэг юм бол улс төрөөс ангид зүйл. За эрх зүйн хувьд ерөнхийлөгчийн хоргийн асуудлын хувьд бол хоргийг улсын хурл хүлээж авсан. Биений ажлын хэсэг бол бичнэ өршөөлийн хуулийн ажлын хэсэг юм. Тэр ажлын хэсэг хөгжлөөл ажиллаж байгаа гэсэн. Ажлын хэсэг дээр бид ярилцаад гончигдор жигшөөний гаргасан саналаар найруулга өөрчлөлт хийсэн. За нэг зүйл байдаг. Тэр найруулгын өөрчлөлт чинь агуулга биш хэлбэрийн төдий засвар болчихлоо гэж. Тэр нь одоо тэр нөгөө улс төрийн тооцоо хийх гэсэн хүмүүсийн хоорондын ашиглаж байгаа зүйл шүү дээ. Би тодорхой зүйл хэлье. Хүний эрхийн төлөө ажилладаг хүмүүс хэдээч хувь хүний эрх зүйн байдлыг дордуулж болтгүй. Шүүх хуулийн байгууллага хувь хүний эрх зүйн байдлыг дордуулж болтгүй. Өөрөөр хэлбэл хэд хоногийн өмнө энэ хүнийг одоо цаазалж болохгүй насаар нь хорийг ичхэд 2-3 хоногийн дараа энийг одоо цаазлыг буруу болцсон байна гэд. Тэр шиг хэдэн сарын өмнө бүтэн сарын өмнө өршөөлийн хууль гаргаж энэ хүмүүсийг өршөөчхөд хууль нь хэвлэл нийтлэгдэн хүчин төгөлдөр болцоход дараа нь орж ирэнгүүтээ энийг одоо өршөөхө боллоо гэж болдгоо байхгүй юу? Энэ бол мэрэгжлийн хүний эрхийн олон улсын хэмжээнд дагаж мөрдөх хэм хэмжээний асуудал. Хэрвээ ингэж байгаа бол өөрснөө ерөнхийлөгч юм уу? Өөр тэр одоо нэг улс юу эрх зүйн нэг интернеттэй тэмцэх, авилтаа тэмцэх нэрээр улс төрийн тооцоо бодох гэдэг хүмүүс маань өөрсдөө хуулиа өргөн бариа. Энэ нээлттэй байгаа байхгүй юу? Тэгээд дээр нь орж иж байгаач нөгөө онц ностой дээрмих хэрэг, онц ностой танхаа хэрэг тийм ээ. Хүний биед хүнд гэмтэл учраас тэр хүмүүсийг өршөөлийн хууль хамруулъя гэж. Нэгэнт тухайн хүний эрх зүйн байдлыг хөнгөрүүлж байгаа учраас энд бол 1000 гаруй хүнийг бол эрх зүйн байдлыг хөнгөрүүлээд өршөөлийн хууль тусгаж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийлөгчийн хоргийг аваагүй гэдэг чинь бол худлаа зүйл. Тэр өршөөлийн хуулинд төрөө ороод нийтэд зарлагдсан хуулийн хүчин төгөлдөр болсон хуулийн хүмүүсийг өршөөлийн хуулинд оруулахгүй өршөөхгүй гэж байгаа бол тэр хуулиа өргөн баригдав. Эрх зүйн хоёр өөр зохицуулалт байгаа байхгүй. Тэр ерөнхийлөгчийн хоргийн дагуу хуулиа засахгүй ингээд удаашраад байгаагаас болоод олон хүн одоо нөгөө нэг өршөөлөнд хамрагдчихад байгаа мөртлөө сурлагдаж чадахгүй баг хэдэн 1-2 сар ингээд сунжираад хоригдоод байгаа хүмүүс бас айгүй хүнд байх шиг байна л та. Гэхдээ 13 оноос хойш бид энийг ярьсан шүү дээ. Одоо энийг саатуулж байгаа хүмүүс энийг одоо удаашруулж байгаа хүмүүс өөрсдөө тэрийг хариуцлагаар ярьдаг юм байна. Энэ бол одоо ажлын хэсэг ч гэдэг юм уу энэ өршөөлийн хуулийг анх санаачилж өнөөдөр энэ одоо хэрэгжүүлэх гэж байгаа хүнтэй бол холбоо байхгүй асуудал. Тэгэхээр одоо та Монгол улсын шадар сайд хүн. Өөрөөр хэлбэл арчилсан намтай хамтарч одоо засгийн газрыг барьж байгаа эвслийн гишүүн хүн. Тэгэхээр танаа эвслийн зарим гишүүдийн зүгээс одоо энэ таны хамтарсан одоо нэг тагинд ажиллаж байгаа засгийн газрын тэргүүнийг огцруулах гээд бас засгийн газрын хэрэглэх газрын дагыг чинь огцруулах гээд яваад байгаа нь бас танаа эвсэл дотор зөрчил байгаад байна уу гэсэн ойлголт байна. Тэгээд байх нь л шүү дээ. Хувь хүн чинь асуудалтай зөрүүтэй байгаа
асуудал байж болно. Энэ асуудал бол нэг гэрүүлд хүмүүс ч гэсэн зөрчилдөг шүү дээ. Энэ бол урд нь ч манай улс төрд байсан, цаашдаа ч байх бах. Тэгэхээр та бааз хүүгшин уянга гишүүдэд санал нэг байна уу? Одоо энэ сайд нарыг огцруулах асуудлыг та дотроо одоо дэмжиж чинь гэж ойлгож байна. Дотроо гадраа гэдэг ойлголт байхгүй. Зүгээр нь хуулиараа танхимын зарчим гэж бий. Танхим бол нэгдмэл байх ёстой. Тэр зарчмыг барьж байгаа. Тэгэхдээ гаргаж тавьж байгаа баяр цогтой холбоотой асуудлыг ярьж байгаа шиг байна. Асуудал бол үндсэн хуулийн цэц дээр очиод шийдвэр гаргасан байгаа. Тийм учраас үндсэн хуулийн цэцэн шийдвэр бол Монгол улсад дээр нь хяндаг байгууллага байхгүй. Их судлаараа л хэлсэн. Тэр асуудал шийдэхгүйгээр баяр цогтой гэдэг хүний тухай асуудал байхгүй л ойлгомжтой байхгүй. Өөрөөр хэлбэл их зүй имийг шат дараалал нь хуулийн дагуу шийдэх л ёстой. Өөр өнөөдөр бас хөгшин намынхаа бодлогоос зөрөөд одоо ингээ асуудал тавиад байгаа одоо засгийн газрын танхимын зарчимд ч бас нөлөөлөд ах шиг байна тийм үү? Яг баасан хөгшин засгийн газрын гишүүн биш. Хоёрдугаар баасан хөгшөний давж байгаа асуудал нь хувь гишүүний өөрийн асуудал. За үнийг үндсэн хуулийн цэц буруутгасан байна. Тэгэхээр яг л засгийн газрыг одоо намын зүгээс хариуцлага тооцох байх гişүүдтэйгээ. Тэгэхээр би намын дарга биш шүү дээ. Би намын бүлгийн дарга биш. Намын асуудал руу би давхиж ороод байх юм бол энэ зохисгүй асуудал. Яг асуудлаа хариуцсан өшөөлийн хуулийг анх санаа ачилж хүний эрхлэлд ажилласан хүнийхээ хувьд би өнөөдөр энэ асуудал дээр л ярьж байгаа болохоос биш. Хэн нэгэн хүнд хариуцлага тооцдог юу гэдгийг тухайн үед одоо зарим хүн ч гэсэн намын зарим нэгэн асуудлаар өөр бодлоготой байна. Хариуцлага тооцно гэж ярьж байсан асуудал бий л дээ. Тэгэхээр тэр бол тэр хүмүүсийн л асуудал. Би тийм учраас тэрийг бүхний мэдгчийн байр сууриас хандах шаардлага. Яагаад би гэж асуугаад байна гэхээр сайда ардчилсан намтай танаа одоо Монгол Ард Тусгалт нам гэрээ хийсэн байгаа. Тэгэхээр энэ гэрээн дотор бол харилцсан одоо засгийн газрыг хамт барьж байгаа тохиолдолд одоо сайд огцрох асуудлыг тавихгүй гэсэн бол ийм заалт бас дотор нь явж исэн л да. Гэтэл бол танаа Монгол Ард Тусгалт намын нэг гишүүн чинь одоо ингээд нэг хоёр сайдыг огцруулах гээд яриад яваад байгаа юм л да. За энэ дээр гэрээ хийжээ. Гэрээнийх нь асуудал зөрчигдсөн бол намынхын тухай намын одоо удирдлага тусдаа байгаа шүү дээ. Тэр тухай асуудлаа хоорондоо ярилцах. Тэр боломж бол байж болно. Ер нь бол аливаа асуудал дээр нам хайцлаад байх нь зохимжтой биш гэж үздэг. Ганц нэгэн тийм тодорхой бодлого дээр зарчмын бодлого дээр нам олонхороо бүлэг дээр олонхороо шийдсэн бол тэрийг бид авч гарах ёстой. Энэ бол багаар ажиллах улс төрийн зарчим. Тэрнээс нэг жижиг сажигийн болгон дээр нам оролцоод байхыг бол би дэмждэг. Тэгэхээр одоо ер нь бол бид илүү том юм хараач гэж хэлж байгаа. Өнөөдөр Монголын араад төлөвийн сонин хэвлэлийн бүх үүрэг бол энэ Монголыг намаар нь талцуулаад, хагаралдуулаад, утга учиргүй зөрчилдүүлээд сунгал болохоор юу болдог вэ? Айлгэр хүртэл хоорондоо хагаралдаад, баг хорооных хүртэл хоорондоо талцаад. Одоо энийг боёо л давж. Та сая хэлсэн шүү дээ. Намаараа хагаралтхаа болио гэж. Тэгэхээр танаа эвсэл дотор ч гэсэн бас хоёр нам чи хоорондоо зөрчилдөөд байр суурь нэгдэхгүй байна. Нам дотор ч гэсэн танаа хувьсгал нам дотор ч гэсэн байр суурь зөрсөн гişүүд байна. Тэгэхээр бас одоо энэ чинь бол энэ бол саналын зөрөлдөө. Энэ бол эрүүл бөгөөд арчсан зарчимд бүгд байдаг зүйл шүү дээ. Ганц би юу хэлээд байна гэхээр бүр улс төрийн зөрчилдөөнөөс илүү бүр дайнд орж байгаа байхгүй. Одоо жишээл анд базарыг улс төрийн сонгуульд нэр дэвших нь өдөр нь одоо манай ардын намынхны ярьж байгаагаар нэг дэвшүүлэхээ аваад гараад ирэхэд нь барьж аваач хорон тэгээд дараа нь сонгуул усанд гаргачих нь зөв юм уу? Хэдэн 100 мянган хүнээр илүү санал авч яхад хэн нэгэн хүүхдэд далиндуулаад сонгуулийн саналыг нь хүчингү болгочихсон зөв юм уу? Тэ? Хаасаагүй бизнесүүд одоо улс төрд орж ирээд мөнгө тараагаад энийг нь хүлээн зөвшөөрөх нь зөв юм уу? Тэ? Энэ одоо улсын хурал энэ төрийн өндөр албан тушаал дээр тэр өмнөдөр мөнгө тавиад албан тушаал авах нь зөв юм уу? Нэгэнтээ та сонгуулийн өрсөлдөөний тухай ярьсных танаас асуумаар та тэгэхээр энэ улсын хурал одоо ажилдаа орсноос хойш 6 сарын дараа улсын хуралд орж ирсэн хүн гэтэл энэ хугацаанд та улсын хурлын гишүүнийхээ бүр ихийг авч чадахгүй байгаа. Танаа одоо нам дотор нөгөө намын жигсаалтаар одоо орох хуваарлалтын дээр маргаан үүснээс босно яг юунаас болсон бэ? Тэр нэгдүгээр фачил бүх талтай асуудал биш. Би бол хэллээ шүү дээ. Өөрийн чинь асуулт. Тэр нэг албан тушаалын төлөө хөөцөлдөг зүтгэдэг хүн биш. Монгол төрдөө зүтгэх бол миний ариун бөгөөд шудраг зарчим гэж би бодож байгаа. Энэ улс төржилт, бохир улс төржилт бас салах ёстой. Хэдхэн жилийн дараа энэ өөрөө чи ярьж байгаа эсрэг яриад эхэлнэ шүү дээ. Бодж байдал тийм л байгаа байхгүй. 6-7 жилийн өмнө албан тушаалаа өгсөн инквайри гэдэг хүнтэй дайцахыг өнөөдөр өрөөлөд ямар ач холбогдолтой байгаа юм бэ? Өнөөдөр тулгамдаад байгаа Монголын хэдэн зуун асуудлууд, мянган асуудлуудаа бид тойрцоогоо шийдэх хэрэгтэй. Ийм зөвшөөрлөл хэрэгтэй. Ийм эрүүл орчин Монгол хэрэгтэй байна.
Одоо энэ сонгуулийн хуулийг өөрчлөх гэдээ ярьж байна. Тэгээд зарим намуудын зүгээс энэ одоо намын жагсаалтаар орж ирэхийг болио гэж байна. Тэгэхээр та жагсаалтаар орж ирсэн хүний хувьд энэ намын жагсаалтаар одоо орж ирэхдээ яг сонгогчдын сандыг аваагүй одоо намын даргын тойрон хүрээлэгчд ороод ирлээ гэсэн шүүмжил гардаг та энэ хүлээж байна. Энэ ядарсан яриас тойрон хүрээлэгчд нь бий байна гэж одоо жигүүр байгуулаад би шудраг өснөдгөө шаардлага тавьж байна. Тэгэхээр та миний асуултыг өөр дээрээ тусгаж аваад байл та. Би бол энэ улсын хурлд суудалтай намуудын жагсаал дээр орж исэн нэлээд олон гишүүнийг хамарч асууж байгаа. Өөрөөр хэлбэл сонгогчдын зүгээс боловсрал муутай, төрөлд огт ажиллаж үзээгүй, ёс суртахууны хүмүүжил муутай, иймэрхүү улсууд орж ирээд одоо телевиз харахаараа ингээд ярих дуртай иймэрхүү сонин улсууд ороод ирсэн байна гэж юмшаад байгаа байхгүй. Энэ дээр та юу гэж бодож байна л гэсэн үг. Тэгэхээр би телевиз сонин харахаараа ярих дуртай даа биш. Зүгтаах шаардлага надад байхгүй. Яагаад гэвэл би ёс суртахууны бол ямар нэг алдаа гарахгүй хичээж алхам тутмаа хийж явдаг. Одоо зарим намайг сэтгмэл зарим хүний хэлсэн юм уу боркор сэтгэлгээтэй нэг алдаа гаргадаггүй эргэн тойрноо ингээд одоо болгоомжтой явдаг шиг юм. Тэгвэл яг олон хүн улс төр сурч байгаа. Улс төрд орж ирэх сургах нь одоо бас энэ жагсаалтын асуудал байгаа бах. Тэгээ ганц жагсаалттай биш. Жагсаалтад мөнгө төлж орж ирдэг бол энэ үнэхээр буруу. Жагсаалтандаа бол тэр ойр тойрон хүрээлчээс илүү Монголын төр зүтгэсэн үнэхээр шудраг ийм одоо ачаа даах үн орж ирж байгаа бол сайн л хэрэг. Сайн л хэрэг гэж юу? Гэхдээ мэдээж та намын санхүүжилттэй холбоотой асуудал шүү дээ. Гэхдээ над битээ өнөөдрээс соллоо. Харин би таныг харин мөнгө төлсөн болов уу гэж бодлоо. Өнөөдрийн улс төрд ороод ирсэн хүмүүсийн өөрөө ярьж байгаа шүү дээ. Тий. Таны бол урд нь улсын хурлын гишүүн байсан төрд олон жил ажилласан учраас тайлсангуй туршлагаар боловсруулаар чинь таныг бас намын жагсаалтанд оруулсан байхдаа бусад гишүүдийн хувьд би яриад байна. Яг би мэдээж өөрийнхөө бодгийг хэлж байна л да. Төр зүтгэх гэдэг нь бол ямар нэгэн шагнал биш. Монгол төр зүтгэх гэдэг улсын хурлд орж ирэх нь бүр шагнал биш. Ялангуяа бизнесүүдэд над хувьд бол тийм биш. Би Монгол төрд өөрийгөө илэрхийлж эрүүл одоо шудраг тогтолцоог бий болгох, хуулийг дээдлэх энэ зорилгоор би зүтгэж байгаа. Олон ч хүн тэгж явж байгаа. А бизнесүүд бол хөөрхий бизнесээ хамгаалах гэж эсвэл аривжуулах гэж орж ирдэг юм шиг байна. Тэгээ хурал дээр үнэхээр юу ч хэлж чадахгүй тэгээд бүтэн 4 жил суучгаад яг юм аваач тараадаг учраас нөгөө сонгогчд нь баярлаа дахиад сонгодог баг. Гэхдээ энэ тогтолцоо биш ээ. Сонгуулийн хуулийг болсонгүй болгоё. Яаж болсонгүй болгох вэ? Тэр нөгөө бүсчлэн систем байх өөр усаар би ярьж байгаа. Сонгуулийн хуулийн ажлын системд бол нэлээд сайн ярьж байгаа. Явж буцаад нөгөө жагсаалтын асуудал ороод ирвэл энэ таатай биш. А жагсаалтанд энийг оруулах гэдэг шалгууруудыг хийж өгч болно. Тий. А тэгэхгүй бол тойрог сум дээр очиж юм тараагаад бас нэг мажистр системийн чинь зөрчил байгаа шүү дээ. Том бизнесүүд гараад ирж байгаа шүү дээ. Улсын хурлын хэдэн хувийн бизнесүүд байгаа вэ? Сая одоо тэгээд бизнесүүд маань өөрийнх нь бизнес эрхэлж байгаа үйл ажиллагаанд 48 зүйл ингээд эрүүг хэрэг үүсгэнэ гэдэг. Тэрний учрыг сайн ойлгохгүй л манай бизнес гишүүд маань ойлгохгүй л байж байгаа байхгүй юу? Та өөрөө хувьдаа бизнестэй юу? Төрийн хүн бизнес эрхлэх нь тун болохгүй асуудал. Ягаад гэвэл тэр тусмаа төрийн хүн төсөвтэй тендертэй хутгалдаж бизнес эрхлэх бол би цаг юм гэж шүүмжилдэг. Төрийн хүн маань одоо хурдан оруулаад их одоо олон зуун саяын мөрний 8 хийгээд авах байх нь зохистой гэж би боддоггүй. Тэгвэл би хурдмаар унжсэл хүүхэд. Гэхдээ олон төрмийн малтай малчин хийгээд ингээ яваад байх нь ч бас нэг зохистой биш юм шиг харагдаад байгаа. А ер нь бол төрөөсөө ажиллаа өгчөөд ингээ гарвал надад хийхээр зүйл бий л дээ. А ер нь бол улсын хурлын завсар чөлөөнд юунд бол би консалтинг хуулийн зөвлөгөө өгөх юм бол надад их байдаг. Энэ чиглэлээр бол би бас эдийн засгийн мэрэгжил, хуулийн мэрэгжил хоёулаа уялдуулаад гэдэг юм уу энэ чиглэлийн ажил эрхэлдэг. Энийг бол одоо улсын их хурлын гишүүнээсээ төлөөлсөн үед ийм ажил хийдэг. Энэ бол миний амьдрал хангалттай. За бусд үед бол би төрөөхөө цалингаар л амьдардаг. Та улс төрд ороод олон жил болж байна л да. Тэгээд улсын хурлын гишүүн найр сонгогдчихсэн. Бас татварын ерхий газар гээд томоохон агентлагуудад ч бас удирдах явсан хүн. Тэгэхээр энэ хооронд таны ер нь хөрөнгө орлого нэмэгдсэн үү? Багассан уу хэмжээндээ байна уу? Та одоо энэ 76 гишүүний дотор аль хэмжээнд нь яв? Би тэгж харьцуулж үздэг. Ер нь бол хязгаарч хүнээс юм гоох юм уу эсвэл төрөөс ямар нэгэн дэмжлэг авахар би ажилтдаг. Гэхдээ улс төрд ороход тодорхой хэмжээгээр хөрөнгө хэрэгтэй болдог юм шиг би ойлгодог л доо. Өрсөлдөөн ерөн зүгээр намдаа наазах нь ханд өгөхөөс эхлээл ийм чадaltaй байх шаардлага гардаг юм болов уу? Тэгээ намдаа бол цалингаасаа татвар өгнө, зөх ханд өгнө.
Сонгуулийн хандвиг ямар нэгэн сонгуулийн хандвч тэр л хэмжээнд байгаа шүү. Ямар нэгэн мөнгө бол би нам руу хязгаарч өгч чадаагүй одоо 50-аас 100 сая төгрөг та өгж байгаагүй юу? өгч байгаагүй. Тийм болон дад байхгүй. Тэрийг би хаач эндж хэлдэг. Өөрөөр хэлбэл төрийн албыг за улс төрийн албыг бол мөнгөтэй холихын зурлахын эсрэг байдаг. Өнөөдөр Монголын улсын хурлд мэрэгжлийн хуульч хэрэгтэй байна. Мэрэгжлийн эдийн засгч хэрэгтэй байна. Тэрнээс том тэр бомтонгууд энд суугаад хөөх өөрийнх нь бизнес нардаа хосоод. Эсвэл засгийн газарт ороод тэр менежерийн чадварыг ашиглаад ажиллах хэрэгтэй байж байтал улсын хурлд өдрийн 8 цаг 10 цаг хөсөө гоожуулаад ойлгохгүй юм суужгаад би зүгээр өмнөөс л харамсдаг байхгүй. Та тэгэхээр хувьдаа ямар нэгэн бизнесгүй одоо төрийн одоо цалингараа амьдралаа залгуулдаг гэж шүү дээ. Тэрийн амьдралтай нь хүрдэггүй. Одоо наад зах нь л гэр бүлээ авчиж хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг хийх гэдэг асуудал үүсэж байгаа шүү дээ. Танай хүүхдүүд жишээлбэл одоо ямар сургууль сурдаг вэ? Гадаадд сурдаг уу, Монгол сурдаг уу? Сургалтын төлбөрийг та яаж олж байна? За нэгдүгээр би дөрөөс нэг дөрөвч хязгаарч авч байгаа. За. Хүүхдүүдээ сургууль. Хүүхдүүд маань яваад зарим нь аяг угаагч хийгээд зарим нь одоо юу хийгээд ямар ч хэлсэн гадаад тодорхой хэмжээний сургуулиуд төгссөн одоо насанд хүрцгээдсэн. Зарим нь жижигхэн хувийн бизнес хийж байгаа. Бас эрх зүйн өмгөөлийн консалтингийн ажил баг зэрэг хийж байгаа. Тийм учраас гомдлоод байх бол байхгүй. Гэхдээ төрийн ажилтан авилгалд өртөхгүй тийм цалинг бол төр өгдөг байх хэрэгтэй. Та одоо шадар сайд хүн бусад сайдраас арай өөр ах уу? Ерөнхий сайдын орлогч гэсэн үг шүү дээ. Таны ямар шалж удаа? Цалингаа нэгдүгээр би ажлаас харуулаагүй шүү дээ. Авч амжиг байна та. Яг хөө картанд хэдэн төгрөг орж ирсэн байлээ. Ер нь бол улсын хурлын гишүүний цалингаас онцгийн их өөрчлөлт байхгүй байлээ. Тийм үү? Тэгээ нэг 100 200 мянган төгрөгийн цаанаа байна уу хосоор юм байхгүй. Өөрөөр хэлбэл бид нэг л цалингийн сонгож авах шүү дээ. Тэгэхээр төрд ажиллах бол зүгээр л тэр хүний хэвийн амжиргаа ангалтай байхтай манай гэр бүлийн хүн өөрөө төрд ажилладаг. Тийм учраас аливаа нэгэн байдлаар илүү дутуу дэнэх над сонирхол байхгүй. Та шадар сайд болоод сар болоог байна гэж штэ. Тэгэхээр энэ хооронд таны найз нөхөд ах トゥ хамаатан садан гэр бүлийнхаас ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар энэ асуудлаар туслаад өгөөч энэ бизнес дээр одоо мөнгө гаргуулад гэдэг юм уу эсвэл тодорхой хэмжээгээр дээш нь доош нь яриад өгөөч гэсэн гуйлт хүсэлт ирж гинөө тойргийн сонгогчдоос ч гэсэн та тойргоос биш учраас зүгээр ах トゥ хамаатан саднаас ч тэгэхээр би хэлж шин Монгол төрд миний ах トゥ хамаатан саднаас яг ч ажилладаг. Ажиллах бодол байхгүй. Ажилд оруулах бодол байхгүй юу? Тий. Гомдохгүй юу танд? Би олон жилийн өмнө хэлсэн зүйл шүү. Тэгэхээр шатар сайдын хувьд бол тэгж санхүүжүүлдэг мөнгө өгдөг тийм яам биш. Тий. Шатар сайд онцгой байдал үйлжилт одоо цаг үеийн тулгымдсан бүхэл асуудал дээр гал унтрагч шүү дээ. Сайн одоо шатар сайдын албыг томьёолох юм бол энэ 101, 102, 103 ч гэдэг юм энэ бүх нөгөө чухал галын цэгдээ суудаг оператор л байна. Ажил нь бол ачаал асар ихтэй. Зүгээр ер нь бол ажил төрлийн асуудал янз бүрийн юмар бол ирсэн хурдан гишүүн сайд дарга нар янз бүрийн асуудлууд бол байгаа. Байдаг. Тэрнээс л би одоо очиод ажил тараадаг ч юм уу хүн ажил томилдог тийм хүн биш. Би өөрийнхөө зөвлөхүүдээс шээ би хэнийг ч ажил томилох тийм эрх хэмжээ байхгүй. За. Тий. Тэгэхээр хүн ажлаас халах бас ирэх байхгүй гэсэн үг тийм. Шууд халах юм бол одоо байхгүй. Энэ бол агентлаг зөх байгууллагууд энэ удирдлага дээр би саналаа өгөн засгийн газар шийдвэрээ гаргаж юм уу энэ зарчмууд юм юу л явдаг зүйл. Одоо ингээд төсөв ороод ирлээ таны хариуцж байгаа 5 6 агентлаг байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр энэ агентлагуудыг бас хооронд нь нэгтгэх юм уу татан буулгах асуудал хүндэгдэх үү? Ийм асуудал ярьж байна. Ерөнхий сайд ярьсан. Ерөнхий сайд санаачлаад ерөөсөө ойлоо нэг агентлагийг татан буулгая. Би өөрийнхөө хариуцж байгаа тэр өмчийн хорог миний хариуцж байгаагаас одоо худалдан авах хууль ажиллагааны газрыг татан буулгая гэж. Тэгээд ийм асуудал байж болно. Оронтой юмыг одоо хянаж болно. Гэхдээ бас их бодиттой байх хэрэгтэй юм аа. Худалдан авах ажиллагааны газар гэдэг ингээд 48 тэрбум төгрөг жилдээ хэмнэлт гаргаж байгаа юм байна л да. Нөгөө хуучин яамн дээр газар байсан тэн дээр нөгөө авилгал гэдэг юм чинь цэцгэлж байсан үеиг бодвол. Тийм учраас магадгүй энэ хүссэн юмнаас нэг буухгүйгээр өөр байдлаар орон тоогоо сумдах юм байж болох байх гэж би саналаа хэлж байгаа. Танай хүүхдүүд одоо тустай гарцсангуу бас ажил төрөлтэй бүгд одоо бие даацсан улсууд байна гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ зүгээр одоо шадар сайдын хүүхдүүд юм ачнаар одоо ямар сургууль цэцэрлэгт явдаг болов, хувийнхд явдаг болов, улс ихт явдаг болов гэж хүмүүс сонирхож байгаа.
сургууль сурч байгаа аж байна. Хүүхдүүд хүүхдүүд сэрлэгт явж байна. Ямар нэгэн онцгой юм юу ч байхгүй. Би цаг ямагт хүнээрээ байхыг хичээдэг. Хаан төрж, хаан өсч, хаан сургууль соёлоор явсан тэр л хэмжээтэй байхыг хүсэж байгаа. Зав гарвал би сардаа заавал ахихаараа юм уу, нутгийнхаа айлаар ороод шаруудатай болтой цагаа уучдаг. Гоочин би бас их хурлын гишүүн байхдаа автобусаар явж заримдаа бензинээ хэмнээд автобусаар явдаг. За одоо ч гэсэн үү? Тэгээ өнөөдөр шатар сайд болчихоо би автобусаар яваг л дээ. Тийм завж байхгүй. Тэгэхээр танд үйлчлэлтэй тусгай амнаа байх хэрэгтэй үстэй. Нэг машин байлгүй яах вэ? Над үйлчлдэг биш. Голдуу үйлчлэлт, хаваржилт, хөдөө гадаа явдаг яг өглөө ороод бон ажилд явдаг тийм л оноо машин шүү дээ. Тийм учраас манай хүүхдүүд бол хэлж ирээ. Одоо нэг навсалсан машинтай жижигхэн бизнесгээд манай байнд бол явж байгаа. Охин бол яг магистр докторийн ажил хийгээд ингэ явж байгаа. Та энэ ачаалттай ажлынхаа хажуугаар ер нь гэр бүлдээ цаг зарцуулж амжиж гин үү? Одоо бас их нэртэй хэр халамжтай, хүүхдүүдтэй хэр одоо төшигтэй. Энэ талаар би цаг ямагт муу өрхийн тэргүүн байсан. Миний бүхэл ажил тэгэл тэр ажил төрөл маань тэр төрийн ажил хийж байхдаа хуучин би прокурор байхдаа ч гэсэн үнэхээр 24 цагийн би нэг 15 6-ад л ажилладаг байсан. Гэрийнхэнтэй бол та бас үзүүлж чадахгүй муу хань муу аав юм байна да. Одоо шөнө нэгэд 12-т очиод өглөө би 6-7 цагт гараа явдаг учраас гэр бүл тавих анхаарал халамж цалингаал өгөхөс биш. Гэр бүл тавих анхаарал халамж. Тэгэхээр таны эхнэр их төвчээртэй хүн юм а да. Тэгж ойлгож болно. Та тэгээ жоохон давраад байгаа мó да гэж яарлаа тагүй юу. Хичнээн одоо хинхэг байсан ч гэсэн бас тодорхой хэмжээгээр амралтын өдрүүдэд бол цаг зарцуулна гэдэг. Тий, хинхэг гэдэг ойлголтоо тохирох юм уу мэдэхгүй. Үнэхээр ажил цаас амралтын өдөр хагас бүтэн сая өдөр бол үнэхээр бичиг цаастай ажилдаг өдөр. Бас завсар шилүүгээр нь нэг эрдмийн ажил хийх гэж цаас нөхөн. Тэгэхээр ямар эрдмийн ажил хийж байгаа гэсэн үг? Докторийнхаа ажил хийж байгаа. Докторийн ажил бид эрх зүйн тодорхой сэдвүүдээр ажилладаг. Тэрний нэг нь бол одоо энэ хүний эрхийн асуудал. Энэ одоо коррупцийн сурчин сэргийлэх. Хүний хамгаалах тухай асуудал. Хүнийг барьж шоронд хийх систем бий болчихсон. Хүнийг хамгаалах та ийм хэрэгт орж болохгүй шүү гэдэг. Одоо би онцгой байдал, өвлөлтийн асуудлаар бид бүр өргөн хүрээнд ороод ирж байна. Жилдээ 100 хүн усанд насвардаг юм биш үү? Тэр усанд гарам дээр нь очиад бид одоо сануулга бишээ тавих шиг арга байхгүй. Энэ галын аюулын асуудал байж. Бас тийм хэмжээний хүмүүс жилдээ амиа алдаж. Зөвхөн өнгөрсөн жил ихэд 304 удаагийн төмөр гарцсан. Одоо бараг 310 болцсон байгаа. Асар олон тэрбум төгрөгийн хохирол учирч байна. Хүн болгонд хурц сануулга авахыг би зорж байна. Ялангуяа манай энэ мэрэгжлийн хяналт онцгой байдал за хэрэглэгчийн төлөө шударга өсөлтөөний байгууллага энэ төр бол ерөөсөө эрхжилт хэрэглэгчийн жил болгоод бид хүний төлөө ажиллана. Гал ус, газар хөдлөлт одоо тэгэл 100 торхон гэл энэ бүх аюул дээр одоо манай аврагчид хамгийн түрүүнд явдаг. Гэтэл одоо аврагчид маань одоо улаан гараараа л нөгөө нэг одоо төмөр унтраагаал ингээд ерөөсөө яг техник тоног төхөөрөмжүүд үнэхээр дэлхийн түвшинд хүрч чадахгүй байгаа асуудал байна тийм. Өнгөрсөн жил 20 тэрбум төгрөгийн нөхөн хангалт хийсэн энэ хөрөлс усай дөрвис тав сайдын үед хийгдэж байгаа жил би энийг улам жил болгож байгаа. Ямар ч байсан онцгой байдал галын газар за усны аюулгүй байдал чиглэлээр бол тоног төхөөрөмжийн хангалтыг бол нэлээд сайжруулж байгаа. Та одоо энэ амралтынхаа өдөр одоо бичиг цаастаа зуурладаг гэж байна шүү дээ. Гэхдээ зүгээр стрессээ тайлах өөрийн гэсэн бас аргатай байх. Урлаг спортод хэр зэрэг одоо авьяастай вэ? Солгоо хоолойтой би урлагийн ямар авьяас ахав те. Болсон болоогүй эдний шүлэг ялангуяа залуу үедээ бичижсэн зарим нэгэн дуу болцсон байдаг. Тийм үү, ямар дуу болсон жишээлбэл? Янз янз дуу байгаа. Тэгээд нэг өөрөө дуулж чадахгүй учраас тэрийг нэг яриад явах. Шүлгээрээ та нам гаргасан уу? Жижиг юмнууд бий. Бид яг шатар тоглоно. Шатар бол оюуны маш сайн спорт. Хамгийн гол нь өөрөө би шатар одоо олон жил тоглож за ялангуяа ядарсан үедээ бас элдв юм бодохгүй ганц шатраа бодож ингэдэг чиглээ гэсэн. Хамгийн гол нь би шатрыг Монголын айл гэр болгонд шатартай болохыг би зорж байна. Монголын хүүхэд болгон шатар тоглодог болохыг болж байна. Ингэх юм бол энэ хүүхдүүд маань одоогийн 8000 залуучууд шорон руу явахгүй шүү дээ. Та шатрын холбоонд хариуцдаг ажил байна уу? Байна. Монгол Хурлын шатрын холбооны ерөнхийлөгч байна. Бид одоо ерөнхийлөгчийн зарлиг гаргуулах гэж хэдэн жил хөдөлж байна. Сурталгааны ажил хийж байна.
айд болгон шатартай уулгах, цэргийн анги, сургууль, хорих байгууллагууд хүртэл шатрын цаг гаргаж өгье. Тэгвэл биенийгээ дарамтлж явах, биенийгээ дэглэж явах биш. Зүгээр шатрыг зарим нь харна, зарим нь тоглоно. Тэгээ үр хөвгтүүдэд тоглуулна. Одоо шатрал бол нэлээд сайн сурчилж байгаа. Ялангуяа шатрын Монгол урлагтны шатрын холбоо хэдийдэн шатрын клубүүд их сайн ажиллаж байна шүү дээ. Монголоос хүүхдийн дэлхийн аварга гарлаа. Хүүхдийн сурагчдын дэлхийн аварга гарлаа төгс төмөргөд. Одоо 10 настай хүүхэд үнэхээр шуугилж байна. Тэгэхээр одоо энэ олон улсад амжилт гаргасан шатарчтай Монголын төр яаж үнэлж байна? Яг уу одоо зөх хэмжээний Азийн аваргуу, дэлхийн аваргуу хүрээнд дүүгээд зохисонд өгч байгаа. Гэхдээ энэ хүрээнд биш. Шатрыг бол Монголын бүх нийтийн үйлс болгон гаргах хэрэгтэй байна. Ингэж чадхаваас бид одоо үнэхээр Монголын нийгэм эрүүлжүүлэхэд том суурь болно. Шатар тоглодог хүн хэзээч гараа зангидаад босохгүй, бусдад зодтолдохгүй. За би ямар гарц байна вэ гэдгээ эргцүүлэн бодох. Тийм ухаан. Шатар тоглодог улс төрчид олон байгаасаа. Одоо хэдэн наснаас өөрөө шатар тоглож сурсан бэ? Нэг багасаа биш. Би нэг олимпиад математик гайгүй байсан багш маань шатар тоглуулаад оюун ухаан ч хэрэгтэй гэдэг. Тэгээд нэг жол зугаанууд л сураад. Тэгээ Оросд оюутан байхдаа нэг энэ улсын явах вэ? Гадаад оюутнуудын тэмцээнд төвлөрчгээд дэнээс хойш урам аваад жоохон нүүдэг болсон. Одоо бол жоохон нүнэ. Одоо хүүхдүүдтэй нь бас сайн шатар тоглодог уу? Ач нартай. Гайхгүй. Наач жоохон нүүж байгаа. Энэ их хурлын гишүүд чинь одоо чуулганы завсарлагаанаар бас хаяа нэг шатар тоглолцдог юм билээ шүү дээ. Та зөвхөн хүмүүс тоглодог юм доо тэгээд. Та тэдний дунд дээр нь хэр зэрэг шатарч юм бэ? Гайхгүй. Энэ гишүүд дотор хэн илүү сайн шатар тоглодог вэ? Ер нь та мэдгүй. Хоолоо даадчихдаг юм. Тэрнээс илүү гайхах байхгүй. Гишүүд дотроос ер нь хэн хамгийн сайн шатарч юм бэ? Одоо тэр энэ гэхгүй дээ бүгдээр ойролцоод байгаа юм биз дээ. Манай Дэмбэрлэг шүүн гайгүй нүү нямд орж нүүн тэгэл дундаа жансан манцаг гэл. Таанад л бинийг хожиж явдаг л хэдэн хүн байдаг шүү дээ. Тэгэхээр урлагт бол та авьяасгүй гэсэн тий. Хувийн цуглуулга гэхээр одоо хобби сонирхол цуглуулга байдгүй танд. Байхгүй дээ хүмүүс намайг тэмээ хамгаалахыг олон жил зүтгэсэн учраас баган тэмээтэйг зарим яадгийг би нэг ч мал байхгүй адуу тэмээ цуглуулдаг. Ганц тэмээч байхгүй гэж юу? Байхгүй. Та чинь тэмээ полооны бас нэг анх санаачлагч гэж би ойлгосон. Санаачлагч тэргүүн одоо залуучууд аваа явж байна. Одоо хүн тэмээ өгөхөөр буцаагаад эзэнт нь хатаг бариад өгчдөг. За. Бэлгэн давтдаг юм уу? Тэмээг өртлөө. Үлдээ тийм аваад би хаана болох вэ? Хоёр дугаарт нэг нийтийн ашиг сонирхлын төлөө явж яж хувийнхаа тэр урдам мөр одоо сайхан тэмээ цуглуулдаг бол утга учиргүй асуудал гэж би ойлгодог. Та яаж яваад одоо тэмээ полог анхсан? Би тэмээчийн үний хөвгт. За танах хэдэн тэмээтэй байсан юм? Сая тэмээтэй байсан зах зээлд ороод тэмээгээ хөвшлөнгуудаа ихэнх нь алж устгасаар байгаад зарим тавхагийн хятад зарсаар байгаад 200 мянга болсон шүү дээ. Одоо тэмээ хамгаалал шинэ менежментийг бид оюуны өмчөөр батлуулаад энэ одоо Монголын тэмээ сонирхдаг ер нь малчтын дунд төгөөс дээр өнөөдөр Монголын тэмээ дөрөнд хүрч байна. Хоёр дахь ус. 2000 онд бид эхэлсэн 15 жилийн дотор бид хоёр дахь өслөө шүү дээ. Хятад одын тэмээг байна. Дэлхийн хоёр бүх тэмээ ердөө 800 мянга л байгаа байхгүй. Тийм үү. Дэлхийн хоёр бүх тэмээ. Нэг бүх тэмээ 18 сая орчим байна. Тэгэхээр тэмээний сүү сахарын өвчин арак эмчлэх эдчихдээ гэдгийг шинэ ухаан тогтоодсон байна. Тийм үү? Энэ хятад Америк төрлийн соёл гарцсан биш. Буурын бах өнөөдөр олон өвчнөд хэрэгтэйгээд эмэгтэй шинэ чиглэлийн өвчнөд хэрэгтэйгээд одоо буурын бах байхгүй. Энийг шинэ ухаан судлах хэрэгтэй биш. Та тэгэхээр энэ тэмээ болгоныхоо чиглэлээр яг энэ төрлийн одоо ангаахын чиглэлийн бизнес хийж болдгоо юм уу? Гэхдээ тэр өөр эмч штэй тэр бизнесийн асуудал бол төртөө хавтуулж болохгүй гэдэг зарчмыг ярьдаг гэдэг хэллээ шүү. Тэрээ би тэмээчийн үний хөвгөд инглиш сууж өссөн их сүний орн тийм учраас бас тэгээд өртөж юм. Тийм үү. Ээжийнхаа сүүг уугаагүй тэмээний сүү ууж өссөн учраас та тэмээнд өртөөгөө сая илчлээ шүү дээ. Тэгэхээр зүгээр тэмээний уралдаан та өөрөө бас хүүхд тахта унж оролцож ирсэн юм. Хамгийн сүүлд нь хасарч ирж байсан. Баяа одоо дуулж исэн гэж юу? Яагаад тэмээчний хүүхдүүд яагаад баяа одоо болсон гэж? Гэхдээ яг л тэр үед чинь нэгдлийн тэмээ нэг агент ирээд миний хөө тэмээ унаад уралдаах гэхдээ зөвхөн унаад явсан тэмээ дэгдэл таарсан юм. Сонь төгсөн ярьцлагада бас цагтаа би уул нь бол мөрдөгч байсан хүн гинтхэн одоо нийслэлхүү болж үдсэн гэд ярьсан байлээ л дээ. Чухам яагаад гинтхэн мөрдөгч байсан хүн төлчин болж ирсэн бэ? Тэс хуулийн байгууллага, хууль хяналтын байгууллагын сайн мууг бол би одоо тэр байгууллагт 15 жил ажилласны хавьд 92 он хүртэл ажиллаад улсын хөрхөөр хяналтын газрын дарга болж байгаад энэ хяналт өөрчлөлтөөр би багш хэдэн жилийн ажилласан байна. Ажил эрхэлсэн. Тэм учраас өнөөдөр би аюултай тэмцэх газар шүүх прокурорынхантай зарим талаар
одоо Найзууд. зэмлэгч гэдэг юм уу маргах их зүйн чадамжтай өөрөө хэлбэл бүрдэн Туршлагын байцааг хувьд ажлыг бол, сайн муу талыг мэддэг. Төлчингийн хувьд бол яах вэ? 1978 онд нөгөө өдөө сумд ажиллаар дараахан болтойтой хормон гуталтай томилтоор нөгөө прокурорын ажлыг явж итлэгийн дараас манай байгууллагт нэг төлчөө хуваарлагдсан чи наатаха хийгээл дээр үе дарга тушаал өгч байгаа юм чи яах шаарга байхгүй. Тэгээ айлд Та хариуцлага тооцогдсон юм уу? Шийтгэл хүлээсэн юм уу? Ямар учиртай вэ? ердөө та нар ойлгохгүй байхгүй. Тэр үед чинь байгууллагт нэг ажилтан төлчнөр явуулгын ганц бие одоо гэр бүл байхгүй ардаа төлөв байхгүй биел байхгүй. Тэгэл шууд айлд очиход 300 тонны хургуулсан эхэн дондоо жил бүгд тарах хүч аваагүй. Тэгээд тэр олон хургуул гологдсон. Тэгээд үхээд эхэлсэн тийм айл дээр бүр дампуу юм дээр очиж байгаа байхгүй. Тэгвэл би харин мал аж ахуйн гайгүй мэдлэгтэй тэр малыг нэг сайн юу эмчилгээний жилийн цэгийн нэг сайн авраг малчин надад зөвлөсөн. Тэгэл тэр хургууд чинь тийжээгээд заримд нь байх уу, заримд нь надад хараг өгөөл ингээл дандаа ихгүй хургуул сууч байхгүй гэж гэсэн байхгүй. Тэгээд бид нар ихэнх л авч гарсан л да. Тэгээд хэдэн ургаан хариулаад 20 хоног л тэгэхгүй нэг прокурорын ажил саад чинь тэгэл араас нь дуудаад Ганц би прокурор байсныхаа төлөөсөнс та төлчин болсон юм шүү дээ. Тэгэхээр ер нь тэр үед чинь бас хүүхдгүүн дотор гэж төлдөг байсан баха. Тэгэхээр та их нэртэйг хожуу гэрэлсэн үү яасан эсвэл тэр төлчин болсныхаа дараа шууд хурдхан гэрэлсэн үү? Тэгэл би чинь одоо 2 жил өдөр шөнөгүй ажиллаад гадагшаа сургууль явж байгаа юм дээ. Тийм байхдаа гэр бүлтэй болсон. Хожуу ангийнхныгаа бодож Нэртэйгээ яаж танилцсан та? Нэг сургуульд нэг ширээнээр зууж байгаа юм чинь тэгээд тусгайлан танилцсан. Дээд сургуульд уу? Их сургуулийн оюутан байхдаа л Монгол би хуулийн сургууль гэсэн хууль цаазын сургууль. Дараа нь ажиллаад прокурор ажиллаж байгаа тэгээд ажил. Тэгэхээр их нэртэй тантай адилхан мэрэгчлээ хууль юм байна тий? Тэмээ чинь хүүхд яаж яваад хуулийн мэрэгчээ сонгоч вэ? Өвөө тань зөвлөсөн үү? Сонголт бол таатай зүйл биш. Гайгүй сурлагатай байж байгаад Цайлгабатаар таарахын гэж дээд сургуулийн конкурст орж ядаагүй тэгээд сурлаг гайгүй гэдгээр техникум сонгосон чинь хуулийн сургуулийг сонгоцлоо байхгүй. Тийм учраас тохиолдол конкурс орсон бол би геологч болчих байсан. Геологч болох байсан? Их сургуулийн геологи анги аваад тэр сургуультай хэлцгнүүд гарцааг байсан. За. Уул хуваараа авцсан байсан юм тийм үү? Миний хүсэл эрмэлзэл тавих үед нь геологч байхгүй юу? Тэгэхээр тохиолдлоор хуульцуулсан мөртөө би тэр мэрэгжилд дуртай болсон. Та Монгол Ардын хувьсгалд намаас болоод өвөө танаас хэлмэгдэж явсан хүн гэж та хэлсэн тийм үү? Тэгээ намаас болоод яг манай нам хэлмэгдлийн имийг үйл ажиллагаанд бол зөх хэмжээний буруутай. Тэгтээ тэр хэлмэгдэл бол дандаа төртэй холбоотой байсан шүү. Монголын төртэй. Өнөөдрийн хэлмэгдэлч төртэй холбоотой явж байгаа. Яаж хэлмэгдсэн бол? Би хэллээ ч одоо аав маань аав өргөж авсан аав намынхын багш нь задлагдсан давааж өгч томдон байсан. Манай аав 25 жил хийдэд суусан шүү дээ. 1905 онд төрж 12 оноос 34 он хүртэл хийдэд суусан. Тэгээ ерөөсөө ламараа л явсан. Ээж маань дамб гэж бас томлон байсан шүү дээ. Бас татагдаад хоёр хэлээр бас л задлагдсан. Гэх мэтлэнгээр ерөөсөө энэ хэлмэгдэл өртөөгүй газар хүн байхгүй. Тэгээ юм учраас хүний их гэдэг юм надад сэтгэл зүрхээр орхон. Аав ээж таныг одоо өөрийнхөө хүсээгүй мэрэгчлэр одоо сурсан ч гэсэн бас үдээ дайны одоо төрийн том тушаа болоо явж байгааг танаар бас бахархах байсан баг та. Аав маань 91 он хүртэл амьдэрсэн, 87-т сурсан. Аав маань ямар ч хэлсэн зах зохион бол харсан. Ээж маань 1963 оноос сурсан учраас нэг хүүхдээ ирээдүйд их санаа зовж өнгөрсөн байх гэж боддог. Та хэдэн настай байсан гэсэн үг вэ? Би 6-7 байсан. Та ихээс хэдүүлээ юм бэ? Дөрвөлээ би багна. Гэхдээ дээр үеийн хүмүүс чинь дөрв биш л дээ. Бараг 10 төр бол тэгэл байгалийн шалгарлаар тэр хөдөө хээр тэр олон малтай энэ ч байгаа хүн хэцүү нөхцөлд бол үлдсэн дөрв байхгүй хүн болсон дөрв байхгүй. Ээжээс их багасаа өмчирсэн юм байна. Тухайн үед танд ер нь тэгээд хүн болоход ер нь аав тань л одоо таныг дэд зэрэгтэй авч явсан юм байна да тий. Ах тэгэл манай ах чад их Зумбангийн үйлдвэрийн татлагын инженер тэр хүний дэргэд өссөн тэр хүн ч хатуу үжигтэй гэж.
Танаас хэдэн насаар ах вэ? Оо лоо бараг 30-аад насаар ах. Одоо 70 биш 30-аад биш ба 16 7 барах юм байна. Өглөө явахдаа манай ах өдөр нь хийх ажлыг бүгдийг бичээд үлдээ чинь би нэгээр нь биелүүлсэн дарсаар орой нөгөө ажлаа төгнүүлнэ. Сургуулийн дэвтрийг үзүүлнэ. Манай ах ч одоо тэгээд тоонд гайгүй бол манай ахын л ачаахгүй. Мөрч хэлсэн одоо бол миний насаараа барилддагаас хүүхдүүдэд хэлдэг. За өнөөдөр би ямар ажил амжиж байгаа гэдэг ороорондоо орохдоо ямар ч байсан ба. Өглөөс ирээд бол за өнөөдөр би юу хийх ёстой вэ гэдгээ ямагтай бодно. Тэгэхээр ахынтай нь олгосон хүмүүжил юм байна. Ой хүмүүжил хэцүү. Манай ах юм бол угаасаа их чангун. Одоо байгаа тий? Байна малчин 76 таа өвгөн. Одоо бас мал төртэй гарч ирээд малтай нөгөө удаа малгсан юм байна. Та 6-7 настай ээжээсээ унширсан байна. Тухайн үед ер нь ээжигээ өнгөрчлөө гэж ер нь бас хараахан ойлгох насанд очиог байсан юм байна. Тэр үед ер нь яг яасан бэ? Жилийн дараа л мэдсэн Улаанбаатарт явж байгаа Улаанбаатарт байгаа л гэж бодоод байсан чинь өнгөрсөн байсан юм байл л. Тэгээд ер нь бол мэдээсээ бурхан байдаг бол хараасай л гэж боддог. Хэцүү шүү дээ. Хоёр нэл хөвгөд миний ах чинь бас надаас нэг хоёр ах. Хоёр нэл хөвгөд ороход руугаас явж байгаа гэдэг хэцүү байгаа шүү дээ. Та ээжигээ ер нь ямар хүн байсан гэж одоо санддаг вэ? Танаас сэтгэл сайн байна. Би хамгийн бага нь хамгийн эрх нь зарим талаар одоо бас ээждээ ихлэ жоохон юу болцсон, адар болцсон ч гэж магадгүй байсан баг. Тэрнээс хойш би тэгэл би асуум бас гарцал байгаагүй баг. Миний апод бурхны ном үзсэн, номын л хүн. Манайх одоо ингээд нэгдлээ бол малтай байж байгаа л ээж байхгүй болонгот. Тэр бол малыг миний аав ялгуу танихгүй шүү дээ. Яг 25 жил бурхны ном үзсэн хүн. Тэр бол малыг зүсээр нэг хүртэл танихгүй шүү дээ. Тэгтээ олон жил нэгдэл нийгэмдээ ажиллаж байгаа тав маань яасан. Тэгээд тэр зүгээр ер нь бол эцэгийнхээ нэр төрийг ах дүүнэрийнхээ нэр төрийг нутаг усныхаа нэр төрийг хэнч байсан өндөр төр гэж явах хэрэгтэй. Энэ бол агуу зүйл. Монгол хүн гэдэг утгаараач тэр Монгол улсынхаа нэр төрийг өндөр төр гэж явах хэрэгтэй. Цаг зуурын нэг ашиг завшаан тий нэг одоо орлого нэг тендер бол юу юм ямар ч ажил бүгд байхгүй шүү дээ. Тийм учраас би илүү алсыг харж Монгол төрдөө хэрэгжүүлж зүтгэж боддог. Миний амьдралын бүхэл зорилго бол юм байсан. Зааштай төр хэрэгтэй Монгол төрдөө илүү их юм хийж чадах ийм боломжийг энийг байнга ашиглаж өндөр ёс зүйтэй шударга ажиллахыг хийж байна. Хариуцлага сахилга зохион байгуулалтаар энэ өвлийн одоо өндөр бэрхшээлийг гар цохирлгүй хамгийн бага хэмжээгээр одоо гар цохирлыг гэсэн гарахгүй байхын төлөө зүтгэж ажиллана. Эндээс шалтгаалсан бүх одоо өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг авч ажиллана. Одоо нэг сайн дулаан гутал, дулаан дээл бол бэлдэж байгаа. Тэгээ одоо цасан дундж байсан, айлын хотод байсан одоо энэ өвлжтийн бэлтгэлийг би даван гарнаа. За ингээд таны хэлснээр энэ ирж байгаа мэчин жилийн өвлийг эрсдэл багтаад авахын тулд та бас нэлээд анхаарч бэлтгэлээ хэдийнэ базаагаад байгаа юм. Нөгөө талаар бас энэ улсын хурлаар яригдж байгаа хэд хэдэн томоохон хуулиуд дээр та бас туршлагатай хуульч хүнийхээ хувьд өөрийнхөө санал бодлыг хийж хувь нэмрээ оруулж ажиллаарай гэж хүсэн. Ингээд таны цаашдын ажил амжилт хүсье. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээв зочны ярилцлагаар Монгол улсын Шадар сайд улсын хурлын гишүүн Оюнбаатар оролцлоо. Анхаарлаа хандуулсан үсгч та бүхэнд баярлалаа.